За сайн байна уу? За өнөөдөр нэг асуултанд хариулъя. Хэрвээ биш гадаадын хүнтэй гэр бүл болж суух юм болбол генэ дөрөтл үүсэх үү? Удамшлын ямар өвчин тусдаг юм бэ гэсэн ийм асуулт ирсэн байна. За дүгнэлтээс нь хэлэх юм бол цус холилдснороо удамшлын өвчин тусдаг юм байна. 10 орчим төрлийн өвчин байна. Тэгээ энэ дээрээ тулгуурлаад улс үндэстэн болгонд бас өөр төрлийн удамшлын өвчин байдаг юм байна. Хэрвээ тухайн улсын тухайн үндэстэнтэй хэрвээ гэр бүл болж суух юм бол тийм төрлийн удамшлын өвчинд нэрвдэх эрсдэл нь өндөр болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол генэ дөрөлтөд орно гэсэн үг. За эхлээд 4 төрлийн өвчнийг хэлье. Энийхэн дараа нь манай монголчуудын хамгийн их гэр бүл болж байгаа Хятад, Солонгос, Япон энэ хөрш жиргэлдэг эргэн тойрны улс үндэстнүүдтэй хэрвээ цус холилдох юм бол ямар удамшлын өвчинд нэрвдэх болжоотой. За энэ талаар тус нь хэлье. Бид нар бол цус ойртох юм бол удамшлын өвчинд нэрвэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол ойр садан төрөл сууж болохгүй гэсэн ойлголттой байдаг. Энэ шиг юм байна шүү дээ. Бүр өөр улс үндэстнээ хүнтэй суух юм бол бас ялгаа байхгүй хэд төрлийн удамшлын өвчинд нэрвэгддэг юм байна. За энэних нь нэгдүгээр хамгийн төгөөмөл байдаг нь юу гэхтэй жирэг талассими цус багдалтын өвчин. Энийг дотор нь 2 төрөл хуваадаг юм байна. Альфа болоод бета гэж. За ингээд ярих юм бол шүү дээ. Ойлгохгүй бараг байхгүй. Ерөнхий байна шүү дээ. Шинж тэмдэг нь хэлье. Тэгэх юм бол ойлгор гэсэн. Хөнгөн хэлбэр нь бол буйн мэддэггүй. Хөнд хэлбэр нь бол байна шүү дээ. Буйн мэддэг. За энэ нь шүү дээ. Цус багдалт. Өөрөөр хэлэх юм бол цусны шинжилгээгээр цус багдалтай гэж гарч ирдэг байх нь шүү дээ. Тэгээд ядардаг, бие солодог, арас чайрна, шарлна, элэг дэлүү томорно. Ясны өөрчлөлтүүдтэй. Ясны хөгжил саадах юм эсвэл нэмгэрдэг. Тэгээ өсөлт удаачирдаг. За энэ бол байна шүү дээ. Цус холдсноос болдог. Өөрөөр хэлэх юм бол гадаадын хүмүүстэй гэр бүл болж сууснараа төрх үр хөвгтүүд нь хэрвээ байна шүү дээ. Энэ төрлийн удамшлын өвчинд нэрвдэх юм бол саяын хэлсэн шинж тэмдгүүд илэрнэ гэсэн үг. Энэ талассими цус багдалтын өвчин нь ямар улс үндэстэнд хамгийн илүү байдаг вэ гэдэг жирэг Грек, Итали, Кипр, Турк, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Тайланд, Малайз, Индонез, Филиппин, Афганистан, Иран, тэгээ Африкийн Египет, Судан, Алжир. За энэ бүс нутгуудаар өргөн тархсан байдаг. За үндэснэр нь авчлах юм бол Грек, Итали, Кипрчууд, Энэтхэгчүүд, Пакистан, Тайланд, Малайз, Египет. За энэ үндэстний хүмүүсүүдтэй суух юм бол саяын хэлсэн талассими төрлийн удамшлын өвчинд нэрвдэх болжоо. Өндөр гэсэн үг. За хоёрдугаар нь церповид-эсийн анем гэдэг өвчин. За орчуулах юм бол шүү дээ. Саран хэлбэрийн цус багдалтын өвчин гэсэн үг. За энэ яадаг вэ гэхтэй жиргөө шүү дээ. Эрүүл хүнээ энэ цусны улаан эс нь вэ шүү дээ. Дугай хэлбэртэй байдаг. Гэтэл вэ шүү дээ. Удамшлын өвчнөд бол энэ тал саран хэлбэртэй болдог. За ингэснээр ямар өвчнүүд үүсэх вэ гэхтэй жирэг эсийн хөвийн үйл ажиллагаа нь алдагдаад янз бүрийн эргэтнуудад гэмтэл учруулдаг гэж байна. Төрөл бүрийн өвчин өмхөг тусдаг гэсэн үг. За эрүүл эс нь бол биш их удаан хугацаа амьдардаг. Гэтэл энэ удамшлын өвчинд нэрвэгдээд тал саран хэлбэртэй болчих юм бол эсинх 8 нас насар богинохон болдог. Тийм учраас ядрах, бейс болдог, амьсгал давхж шин тэмдгүүд илэрдэг гэж байна. Суцсанд төгжрөл үүсгэн өвдөлт бий бол. Тэгээд энэ өвдөлт нь хэдэн өдөр үргэлжилдэг. Эсэдүүдийг гэмтээдэг гэж байна. Дархалгаас суларсан учраас янз бүрийн халдварт өвчнөд амархан нэрвэгдэв. Тэр тусмаа хүүхдүүд бол уушхны хатха, ясны халдвар, иймэрхүү олон төрлийн хор тавдарт нэрвэгдэх бололцоо өндөр болдог. Тэгээ янз бүрийн эргэтнүүдийг гэмтэн элэг, дэлүү, бөөр, жүрэг гэдэг ч юм уу. Ийм аюултай өвчин байх нь байна шүү дээ. За энэ өвчин ямар улс үндэстэнд байдаг вэ гэх юм бол Африкийн орнуудад хамгийн их өргөн тархсан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол харь арьстай хүмүүсүүдийг гэрлэх юм бол энэ өвчинд нэрвдэх болчоо өндөр болно гэсэн. Тэр тусмаа Негр, Гана, Конго энэ улсууд. Тэгээд Карибын тэнгисийн бүс нутгийн Ямайка гэдэг ч юм уу. Ойрхон орнуудын Сауди Араб, Кувейт гэдэг ч юм уу. Энэ хэдэн Арабын улсуудад бас энэ төрлийн удамшлын өвчин байдаг. За энэ дээр нэмээд
энтхийн төв орон нутгад бас энэ төрлийн өвчин байна. За одоо 3 дугаар нь бол Европ хүмүүсд маш төгөөмөл байдаг өвчин. За энэ нь юу гэхтэй жирэг cystic fibrosis гэдэг өвчин. За орчуулах юм бол няндсан хатуурлын өвчин. Уушиг хоол боловсруулах системийг нөлөөлдөг юм байна. За яадаг вэ гэхтэй жиргөө шүү дээ. Жууралдсан наалдам гэх тийм салис их хэмжээгээр ялгардаг. Тэгээ энэ салис нь болтой жирэг амьсгалын жамыг хоол боловсруулах системийг боогдуулдаг. Тэгээд өвчин үүсгдэг юм байна. За амьсгалын жамын ямар асуудлууд байна вэ гэхтэй жирэг амьсгал давхч нь бөглөрнө. Тэгээ ханиалгана. Тэгээд уушгины өрөвсөл, уушгины халдвар болдог. За хоол боловсруулах системд ямар асуудал үүсэхгүй гэдэг жирэг нойр болчихын шүүрлийн замыг бөглөдөг. Тэгээ хоол шингэхгүй шим тажил авч чадах юм болно. Тэгээ хоолны дуршил муутаад жин нэмэгдэг. Байнга одоо гүйлгдэг. За хөлсөөр нь болтой жирэг давс ялгардаг. Тэгээ эрэгтэй чууд болвол өргөтөл. Үр удмаа үлдэх чадваргүй болно гэсэн. За энэ бол Европын хүмүүсд хамгийн төгөөмөл байдаг удамшлын өвчин. Англи, Ирланд, Франц, Герман, Скандинавын орнууд, Швед, Дани, Финланд, Норвей, Канада, Америкт төгөөмөл байна. За бас Австрал, Шинэ Зеланд. За энэ улс орнуудад байж байгаа. Дөрөвдүгээр нь бас Европ гаралтай хүмүүсд төгөөмөл байдаг. За энэ ямар өвчин бэ гэх юм бол BRCA гэдэг өвчин. Товчсон өгнөд. За энэ нь юу гэхтэй жирэг хөхний хорт хавдрын генем мутас гэдэг өвчин. Өөрөөр хэлэх юм бол хөхний хорт хавдар, өндөвчийн хорт хавдар. За эрэгтэйчүүдийн төрөө булчирхай гэдэг ч юм уу. Энэ чиглэлийн хорт хавдар үүсдэг ген өвчин юм байна. Хэрвээ шүү дээ. Энэ төрлийн удамшлын өвчнөд хүнтэй гэр бүл суух юм бол 45-аас 85% хөхний хорт хавдар үүсэх болж чаддаг гэж. Өндөвч ч гэсэн ялгаа байхгүй. 39-ээс 46% гэж бичсэн байна. Ганцхан эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрчүүдийн төрөө булчирхай. Тэгээ эр бэлгийн хэсийн хорт хавдар гэсэн. За ийм аимшигтай өвчнүүдэд нэрвдэх болж байгаа. Өндөр гэсэн. Энэ нь болтой жирэг төхөөрж гарсан хүүхдүүдийн хувьд ярьж байгаа байхгүй юу? Удамшин гэдэг. Тухайн гэрлээс очсон хоёрын хувьд бол асуудал байхгүй. Тэр дараагийн үед нь илэрх өвчнүүд юм байна. За энэ нь бол шүү дээ нэгдүгээрд Ашкеназын еврейчүүд гэж. За энэ хаа байдгийг еврей гэхтэй жирэг. Хуучин төв болоод Жүүн Европод амьдарч исэн еврейчүүд. За энэ дийлэнх нь болтой жирэг Израиль руу нүүдэлсэн. За ийм еврей хүмүүс. За хоёрдугаард нь шүү дээ. Европ гаралтай хүмүүс. За энэ нь болтой жирэг баруун Европ, Скандинавын орнууд, Их Британи. Тэгээд Америк, Канада. За ер нь болтой жирэг Европ гаралтай хүмүүс. За Латин Америкийн Кубад ч гэсэн байна. Энэтх Пакистан, Иранд бас байдаг. За ингээд байна шүү дээ. 4 төрлийн удамшлын өвчин байдаг талаа ярлаа. Энийх нь шүү дээ. Нэг төрөл нь бол Африк гаралтай хүмүүсүүдэд илүү байдаг юм байна. Бас нэг төрөл нь болтой жирэг нийт улс үндэстнүүдэд байдаг юм байна. За нөгөө 2 төрөл нь бол Европ гаралтай хүмүүсүүдэд байдаг. За ийм удамшлын өвчнүүд. За одоо өөштэй залгаад манай монголчуудын эргэн тойронд байж байгаа улс үндэстнүүд Хятад, Солонгос, Японд ямар удамшлын өвчин байдгийг. Энэ улс үндэстнүүдтэй гэрэл суух юм бол төрж гарах үр хөвгтүүд нь ямар төрлийн удамшлын өвчөнд нэрвдэх болж чадтай байдığım бэ. За энэний талаар маш товчхон ярив. За эхлээд Хятад улс. За Хятад улс гээд хайгаас судлаад үжигтэй жирэг 4 төрлийн удамшлын өвчин гарч ирж байгаа юм. За энэнийх нь нэгдүгээр нь болтой жирэг талас сими цус багдалтын өвчин. За энийг бол эхний хэсгийн нэгдүгээрд ярьсан. Маш олон улс үндэстнүүдэд байдаг гэж. За хүүхэд нь болтой жирэг цус багдалтай төрдөг. Ядардаг, сулддаг, амьсгал давчдаг. Арьс, нүднээ чагаан хэсгийн шаарлна. Элэг дэлгүүн томорно. Ясны хөгжлөн саатаад нэмгэрдэг ч юм уу. Тэгээд өсөлт нь удааширдаг. Боём хавдын хөгжлөг. За ийм хүүхэд төрөх болж чадсан юм байна. За хоёрдугаар төрлийн өвчин. Хятад хүнтэй суух юм бол нэрвдэж болох эрсдэлтэй удамшлын өвчин нь юу гэх юм бол G6PD гэсэн өвчин. За энэ нь юу гэхтэй жирэг глюкс 6 фосфорт дегидрогенезийн дутагдал. За энэ нэр бол ойлгох гэдэг төвхтэй. За ерөнхийдөө юм байна шүү дээ. Юу гэж ойлгох гэдэг жирэг улаан эсийг хамгаалдаг энзимийн дутагдaltaй өвчин гэж орчуулбал. Тийм учраас юм байна шүү дээ. Улаан эс намархан гэмтэн гэсэн. Эрчүүдэд байна шүү дээ. Хамгийн төгөөмөл байдаг гэж байгаа. Цусны улаан эсүүд намархан чадарна. Хамгаалах чадвар голцсон учраас.
Тэгээ ядардаг, сулддаг, амьсгалт авчдаг. Шээс нь хар бараа өнгөтэй болно. Өндөр өдөртөж ирэх. Арсан шарлна. Гэдэс толгой өвдөн. За ийм шинж тэмдгүүд илэрдэг байна. За энэ бол саяын Европын орнууд, Африкийн орнуудад төдийлөн байдгүй. Азийн, Хятад, Япон, Солонгосуудын дунд илүү байдаг. За ийм төрлийн удамшлын өвчин байна. За 3 дугаард Хятад, Япон, Солонгосын дунд хамгийн төгөөмөл байдаг удамшлын өвчин юу гэх юм бол нейрофиброматоз гэдэг ийм өвчин байгаа юм. За энэ нь бол мэдрэлийн ширхлэг хатуурах өвчин гэж. Өөрөөр хэлэх юм бол мэдрэлийн эсүүдийн гэмтэл гэсэн. За ийм мэдрэлийн системийн өвчин хоёр төрөл байна. Эхнийх нь бол шүү дээ. Арсан дээр бор тол үүснэ. Тэгээд мэдрэлүүдэд жөөлөн хавдар бий болдог. Тэгээд нүднээс солонгон бүрхүүл дээр лийсэж жангал авсан. Нурууны мурын. Тэгээд сурах чадвар алт хөхтүүд. За хоёр дугаар төрөл нь шүү дээ. Сонсголын мэдрэлд хавдар үүснэ. Сонсох чадвар алт. Тэнцвэрийн асуудал үүсвэ толгой иргэдэг юм. За иймэрхүү шинж тэмдгүүд мэдэгдэнэ. Саяын хэлсэн энэ гурван өвчин бол Хятад, Солонгос, Япон энэ гурван үндэстэнд аль алинд нь байдаг. За энэ дээр нэмээд байна шүү дээ. Хятад үндэстэнд байдаг удамшлын өвчин. За энэ бол бие вирусын халдварт шар өвчин. Гэхдээ энэ бол байна шүү дээ. Удамшлын өвчин биш. Энэ Хятад хүмүүсийн дотор маш өргөн дэлгэрсэн байдаг. Тийм учраас Хятад хүнтэй суух юм бол төрх бүр хөвгтүүд нь бие вирусын элэгний шарлах өвчинд нэрвдэх магадлал өндөр байдаг гэсэн. Элэгний өрөвсөл. Элэгний хорт хавдар үүсэх болж өндөр болдог. Ямар шинж тэмдэгтэй байдаг вэ гэдэг жирэг мэдээ шарлна, ядарна, сулдна, хоолны туршил буурна, гэдэс дүүрнэ, булчин үе мөч өвдөн, шээснээ өнгөтгөрнө. Тэгээ элэг тамираад элэгний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. За энэ нь бол хэрвээ Хятад хүнтэй гэр бүл суух юм бол төрх үр хүүхэд нь удамших бололцоотой дөрвөн төрлийн өвчин байна. За одоо Солонгос хүнтэй гэр бүл суух юм бол төрх үр хүүхэд нь ямар удамшлын өвчин халдах тухай авч үзье. За саяын хэлсэн энэ гурван төрлийн өвчин бол Солонгос хүнд бас адилхан байна. Энэ дээр нэмээд нэг төрлийн өвчин байж байгаа. Тэр нь юу гэхдээ зэрэг familial adenomatous polyposis гэсэн ийм өвчин. Англи хэлээр FAP гэж товчилж байгаа юм. За орчуулад монголоор хэлэх юм бол гэдэсний ханан дээр нь юм ургадаг өвчин гэсэн. За энэ нь бол бүдүүн гэдэс, шулуун гэдсэн дээр хэдэн мянгаараа тийм жижиг урганчир бий болдог гэсэн. Тэгээд тэр эмчлэхгүй тэр мөрд нарх юм бол бүдүүн гэдэснээ хорт хавдар болно. За энэ өвчин бол их эрт эхэлдэг. Өсвөр наснд эсвэл шүү дээ 20-оос 30-аад насны үеэс эхлээд гидсэнд нь ургаж эхэлдэг юм байна. Хэрвээ Солонгос хүнтэй суусан хүн байх юм бол энэ талын шинжилгээгээ эртхэн хийлгсэн дээр. Ямар шинж тэмдэгтэй байдаг вэ гэдэг жирэг гидсээр өвдөн, цус алдна, өтгөнд өөрчлөлт гарна. За тэгээд хотоогод гидэс, элэг гэдэг юм уу? Бусад өвчний үүсэх нь тромбос хэдэн төрөлтэй байж байгаа юм. За Япон хүнтэй гэр бүл суух юм бол саяын Хятад, Солонгосын үндсэн 3 удамшлын өвчин дээр нэмээд 2 төрөл байж байгаа. За энэних нь нэг нь болохтой жирэг Фанконы анемия гэдэг өвчин. За орчуулах юм бол байна шүү дээ. Фанконы эмчийн нээсэн цус багталтын өвчин гэсэн ийм өвчин байна. Ясны чөмгнөө үйл ажиллагаа алдагддаг ийм төрлийн өвчин байна. Тэгэхээр онцлог нь юу байх вэ гэдэг жирэг цус багталтай. Ядран султан, амьсгаад хавчна. Амархан хөлөрнө. Тэгээд тархалгаа солорно. Халдварт өвчнөд амархан өртдөг болно. Ясан тосон өрчлөлт орно. Гарын эрхий хуруу гаждах ч юм уу. За эрчүүлийн хувьд бол үргүүтэл эсвэл бэлгийн хөгжил муутай байдаг. Хорт хавдард нэрвдэх эрсдэл өндөр. Ийм онцлогтой. За хоёр дугаард нь Япончуудад төгөөмөл байдаг өвчин юу гэхдээ зэрэг митохондрийн өвчнүүд. За энэ митохондрийн өвчнүүд гэдэг нь ерөөсөн гений өвчин. Митохондр нь болохтой зэрэг эхсийн энерги үйлдвэрлэлийг хариуцсан эргэтэнчир гэж байна. За энэ бол шүү дээ. Биеийн олон эргэтэнд систем нөлөөлдөг. Тэгээ илэрх онцлог шинж нь бас хүн болгоо өөр төрөлж билнэ олон. За эхлээд мэдрэлийн системийн асуудал, булчингийн сулрал, саажилт, тэнцвэр алдагдах, хөдөлгөөний асуудал үүснэ. За энергийн дутагдал орно. Ядарна, сулдна, биеийн хүчний үйл ажиллагаа буурна гэдэг юм. Ажиллах чадвар гол. Зүрхний үйл ажиллагаа өөрчлөлтөнд орно. Хараа сонсгол муутна. Элгэнд асуудал үүснэ. Ходоодонд асуудал үүснэ. Бөөрөнд асуудал үүснэ гэдэг. Төрөл бүрийн асуудлуудыг үүсгэдэг. За ийм аимшигтай өвчин байгаа юм. За энэ 5 төрлийн
өвчин болвол Япон хүмүүсэд байдаг удамшлын өвчин. Одоо жалгаад Орос хүнтэй гэр бүл болох юм бол ямар удамшлын өвчнөд болох вэ гэдэг асуудлыг ярий. Гэсэн ч гэсэн биш. Чаг баг байгаа учраас нэг бүртлэн ярьж тайлбарлахгүй энэ дэдгчин дээр энэ хідэн төрлийн өвчний нэрийг оруулж та бүгд хараад тэмдэглээд аваарай. За өнөөдрийн ярьсныг хураан гойлъя. За өнөөдөр биш шүү дээ. Асуулт ирсэн байна. Гадаад хүнтэй, харийн хүнтэй гэрэл суух юм бол генэ дөрөлтөд ордгоо. Ямар удамшлын өвчнөд нэрвддэг юм бэ? Энэ талаар бичсэн ном чухал байна уу? Ярьж тайлбарлаж өгөөч гэсэн ийм хүсэлт ирсэн. Тэрнээ дагуу хэд хэдэн ном уншаад хайж үжээд 10 орчим төрлийн өвчин байдгийг ойлгосон. За энэ бол тэр Европчуудад төөмөл байдаг 2 төрлийн удамшлын өвчин. Нэлээд хэдэн улс үндэстэнд байдаг бас нэг төрлийн өвчин. Африкчуудад байдаг удамшлын өвчин. Тэгээд Хятад, Солонгос, Япончуудад нийтлэг байдаг 3 төрлийн удамшлын өвчин. За энэ дээр нэмээд Хятад байдаг, Солонгосод байдаг, Японд байдаг. Зөвхөн тухайн үндэстэнд төгөөмөл байдаг. Бас хэд хэдэн төрлийн өвчнийг ярьсан. За бид нар бол цус ойрт аюултай. Ойр төрлийн, цусан төрлийн хүмүүсүүд гэрэл сууж болохгүй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл биш шүү дээ. Цус холдоход бас ийм олон төрлийн удамшлын өвчнөд нэрвдэх эрсдэл бололцоо бас байдаг юм байна. За энийг хөтөж ирэх маш сайн ойлгож авсан. Ийм учраас ам биш шүү дээ. Энэ асуултыг тавьсан нөхөрдөө бас талархал төвшүүл. Таны хүчинд чаг жаваан гаргаж судлаад энэ талаар маш сайн ойлголттой боллоо. Тийм учраас ам байна шүү дээ. Хамгийн сайн нь Монгол хүн Монгол хүнтэйг өөрийнхөө үндэсний хүнтэй гэрлэх. Энэ нь хамгийн зөв сонголт юм байна. Нэгдүгээр талдаа зэрэг цусныхаа чивэр үндэсний оршин тогтнол хов тавилантай холбогдолтой. Хоёрдугаар талдаа зэрэг төрх үр хүүхдийнхээ төлөө сэтгэлж явах юм байна. Тэгэд байна шүү дээ. Өөрийнхөө үндэсний хүнтэй гэр бүл бол суух нь шүү дээ. Бас нэг давуу тал байна. Тэр нь юу вэ гэдэг зэрэг хэрвээ Монгол нь Монголтойгоо суух юм бол төрсэн үр хүүхэд нь үндэсний үжил ухамсар өндөр төрдөг гэж байна. Эх оронч үжилтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй. Зөвхөн биш шүү дээ. Хайр сэтгэлийн асуудал биш. Бас биш шилдэг үр удам төрдөг гэсэн ийм судалгаа бас байдаг. Ганцхан хүн дээр биш. Уралдааны мордор ус юм байдаг байна. За анхаарал тавьсанд маш их баярлалаа. Хэрвээ энэ яраа таалагдсан бол олон хүнд шеэр хийгээрэй. Лайктараар сэтгэлдэлвчээрэй. За маш их баярлалаа.